За сайн бацхан уу. Холонгийн мэрэгэн тэртайм зөв тавтаа мэрэлнэ. За өнөөдөр 7 хоногийн мэргийг 3 сарын 23-наас 29-ний хооронд ямар худлаа болох вэ гэсэн юм утгатай мэргийн. Тэгээ энэ удаа мөн одоо 3 сонголттой А, Б, В гэсэн картаар сонгож олно. Картын одоо юугаар нь одоо картны зургаар настай сонголт хийж болно шүү. За ингээд энэ 3 сонголтоос та одоо нүд чинь татагтаад сэтгэл чинь татагтаад байгаа карта зөв сонгороо. За сонголтоо хийж авсараа одоо надад дансаар олон YouTube-ийн супер танксаар хандив өргөсөн, мөнгө хандив өргөсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Мөн надтай холбогдох хүсэлтэй хүмүүс байх юм бол миний Facebook-ийн мессенжер, Instagram-ийн мессенжерээр надтай холбогдож санал хүсэлтээ наашаа тийм бичиж болно шүү. За ингээд сонголтоо хийсэн бол одоо А картаас эхлэе. А, Б, В гэсэн одоо ийм дараалал явна. За ингээд энийг төрөшн. За ингээд А картыг сонгосон нэмэрхий эхлэе. За бүх картуудаа зэрэг нэгдэцгээе. За ингээд иймэрхүү картууд гарч ирсэн байна. За эхнээс нь тийм талаа хийж чадчихээн. За энэ их тийм бодгош. Зоосныхаа маш их юм бодож ин тий төлөвлөл бодож байгаа юм шиг ийм картын. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь аль тийм одоо юм төлөвлөх бодох тий шин төлөвлөгөө гаргах ч юм уу тэрийг тий хэрэгжүүлэх үйлдэл болгох тий ямар нэгэн зүйл төлөвлөж тий хэрэгжүүлэх тэр аюул чухал болж магадгүй юм байна. Тий тэгээ ер нь аль энэ 7 хоногт одоо ямар нэгэн төлөвлөгөөний биелэлт жоохон болж магадгүй юм байна. Одоо карт сонгосон өмнө эхлүүлсэн ямар нэгэн төлөвлөсөн байсан ажлууд ингээд зөв голдролдоо орох ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл ингээд саадгүйгээр тийм урагшлах тийм магадлал аяга өндөр учраас тийм тэгээ ер нь ингээд цаанаасаа л одоо орчлын ертөнцөөс ч юм уу тий одоо таныг одоо ивэж аим шиг тий айгу таатай үйл явдлууд энэ 7 хоногт нэлээд болж магадгүй юм шиг байна. Тийм учраас одоо танд энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг одоо ямар нэгэн зүйл шинээр төлөвлөх скол ингээд төлөвлөгөөгөө тий хэрэгжүүлж эхлэх тий энэ зүйл нэлээд чухал аж магадгүй гэсэн юм картын зоосны хангарсан байна. За тэгээд дараагийн картыг харах юм бол энэ 7 хоногийн уур амьсгал гэсэн чинь айгуугаа ингээ хүүхд ингээ тоглоол ингээ бүтээгээ одоо асты тий гоё юм барилгаараа ингээ одоо барьж тоглоол тий бүтээгэл тийм. Тэгэхээр энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол нэг тийм хүүхд чинь ингээ одоо өсөлт хөгжилд явагддаг тий хүүхдүүд ингээл том болоод тий багаар тий. Тэгэхээр энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ямар нэгэн өсөлт хөгжилтийг чинь ингээ явагдаж байгаа тий. Тэрийг мэдрэх шинэ юмд суралцах, шинэ юм эхлэх ч юм уу тийм өөрийгөө хөгжүүлэх хүсэл одоо маш их байх гэдэг ч юм уу. Ямар ч байсан тийм өсөлт хөгжлөө одоо тийм мэдэрсэн өөрийгөө тийм айгуугаа ингээд өсөөд дэвжээд байгаагаа тийм одоо хувийн бол мэрэгжлийн тийм өсөлт чинь айгуу сайн явагдаад байгаа юм шиг тийм тэрийг нэлээд мэдэрсэн өөрийгөө хөгжүүлэх ч юм уу тийм нэг тийм хүсэл чинь маш хүчтэй байх ч юм уу. Ямар ч байсан өсөлт хөгжилт те шинэ эхлэл ч юм уу шинэ мэдлэг ч юм уу тэр зүйлийг айгу мэдэрсэн тийм уур амьсгал бол байна. За тэгээд энэ уур амьсгал нь тэгчээд энэ 7 хоногт ямар одоо үйл явдалтай голчлон ямархуу гол үйл явдал нь юу вэ гэх юм бол энэ 3 картыг татсан баа. Тэгэхээр зэрэг тийм үнэхээр тийм баяр хүргэе. Тинар гарсан байна. Тинар бол одоо тарот картн дээр тинар гарах юм бол ер нь бол маш амжилт ба алдар нэр гэсэн үг. Тийм тэгэхээр ямар нэгэн амжилт алдар нэр бол энэ 7 хоногт байна. Тэгээд одоо таны одоо хийсэн үйлдэлсэн одоо бүхэн тань одоо юу гэдэг юм постод ингээл харагдаал үнэлэгдээл тийм та ажил дээрээ ч ажил үс дээрээ ч юм уу эсвэл нэг тийм
олон нийтийн дунд гаргасан тий амжилтаараа бахархах хүмүүс таныг одоо хүмүүсээс одоо магтаал урамшуулал сонсох тийм үйл явдал болж магадгүй. Ямар ч байсан та нэг тийм нар шиг юу гэдэг нь анхаарлын төвд орох тийм бас ингээд та ингээд хүмүүсийн анхаарлын төвд орох ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл чинь маш амжилттай байх нэ. Тий. За ямар ч гэсэн тий амжилттай нэр алдар байна энэ 7 хоногт. За тэгээд дараагийн картыг ингээд харах юм бол энэ 7 хоног ямар нэгэн зүйл айгу улаарах юм байна. Улаарах юм байна гэдэг чинь одоо сайнаар эхлэх юм бол ингээд айгуугаа ингээд төгс төгөлдөр хийх гээл бүр ингээд тий төгс төгөлд хэтэрхий ингээд тэмүүлээл жоохон муу гэх юм бол ихэд их шуналтай байна гэсэн үг. Нэг юмд бүр ингээд шунан дурлаа л тий одоо тийм нэг үйл явдал байна. Одоо магадгүй та тий хийж байгаа зүйлээ төгс болох гэж ихэд их хичээх ч юм уу эсвэл ажилдаа улаарах ч юм уу ямар нэг юм ингээд бүр ингээд шунан дурлаа л тий ингээд болж чадахгүй байх. Тиймэрхүү тий бас үйл явдал байна. За тэгээд энэ карт гэх юм бол яг Эмпресс хатан амын доош арцсан байна. Тэгэхээр энэ карт ингээ харах юм бол маш ингээл үржил шимтэй газар нутгаас. Тийм. Яа энэ доош арсныг бодох юм бол танд ямар нэгэн одоо юу гэдэг юм тий хараахан ил олоогүй ингээ хөрсөн доороо маш хүчтэй одоо ургаж байгаа тийм үр дүн тий айгу сайн таны магадгүй таны эхлүүлсэн ажил ч юм уу те үр дүнгээ өгөхөд ингээ бэлэн болцсон байгаа юм байна. Гэхдээ энэ 7 хоногт тэр ингээ ил гарч мэдэгдэхгүй ингээ нууц байдлаар ингээ хөрсөн доороо маш ингээ бодоо ингээ те үр дүн ингээ бэлэн болж байгаа. Гэхдээ одоохондоо арай гараагүй те харагдаагүй. Тийм. Ямар ч бас ингээд гарахад ингээд бэлэн болсон хөрсөн доороо маш ингээд үр дүнгээ гаргахад тий одоо ургацаа хургаарахад юм бэлэн болсон. Гэхдээ тэр чинь одоо бодит байдал дээр арай харагдаагүй. Хөрсөн доороо бол үнэхээр ингээд бүр ингээд өмцөн бэхжиж байна гинэ. Нэг тийм юу гэж хэлмээр юм дээ. Үр ашиг гэх юм уу тий. За тэгээд тэгчлээ. Замар самжилтаа 7 хоног байна. За тэгээд энэний дараа үйл явдал хэлсэн. Та энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй сахиус нэг мессеж гэх юм бол тийм ингээ бусдтай хамт бүгдээрээ мэдж байгаа. Ингээд 3 үеийн эмэгтэйчүүд байна тий ах. Тэ ээж охин тэ хүүхэд гэдэг ч юм уу тий. Тэгэхээр зэрэг дээд сахиус нэгрийн мессеж гэх юм бол ер нь аль тусламж ба хамтын ажиллагааг хүлээн авах гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг тийм карт сонгосон юм байна. Энэ 7 хоногт ганцаараа зүтгэхгүйгээр тэ бусдтайгаа одоо туршлагаа хуваалцах ч юм уу тэр аягүй чухал шүү гэж магадгүй. Эсвэл ингээд хамтаа олон юм уу гэр бүлийнхаа одоо тус дэмжлэгийг аав тэ. Тийм. Тэгээ ер нь ингээд хамтаар тэ хамтын хүчээр тийм бүтсэн зүйл бол тэ маш их одоо тэ батбах байдаг шүү. Тийм. Тэрийг ойлгоорой. Тэгээд тэ хамт олон юм гэр бүлээсээ туслаа дэмжлэгийг нь аав. Эсвэл та бусдтай туршлагаа хуваалц гэж магадгүй. Тийм. За энэ хоёр айлын гэж бодож байна. Тийм. Замарсан одоо сахиус нэгрийн мессеж энэ байлаа. Энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж. Тэгээ энэ 7 хоногт танд хийвэл сайн одоо танд хэрэгтэй гарын мутра гэсэн чинь энэ мутра энэ нөгөө confidence итгэл гэдэг ийм картахгүй юу? Тийм. Энэ гарын мудраг одоо юу гэдэг юм 3-5 минуттай хийх юм бол одоо таны амьдралд нэг тийм юу гэдэг юм дээ. Итгэл батбих байдал айгу өргөжнө гинэ. Тийм. Тэгэхээр зэрэг энэ картын утга нь болохоор зэрэг энэ мудра болохоор юунд сайн бэ гэхэлэр зэрэг юу юм байна л да. Одоо таны амьдрал элбэг байдал те амжилт тийм хайр халамжийг одоо улам ихээр ингээд хамглаад бүр ингээд те
тамгалаад ингээ гадаад ертөнцид ингээд ганхашгүй итгэлийг одоо бат бөх байдлыг гэж нөгөө тамгалж өгдөг ийм карт гэнэ. Одоо 57 хоногт айгүй ингээ амжилттай хам бол энийг ингээ тамгалаад энэ чигээр ингээ барихын тулд энэ гарын мудраг гэвэл айгүй сайн байна. Энэ нөгөө ганхашгүй итгэл гэдэг юм картахгүй. Тэгээ энэ нөгөө 100 гарн дээр юм биш үү? Тэг ингээд айгүй амархан юм байна. За ингээд ингэж бариад та одоо итгэл дээр нилээ итгэл гэсэн тий үгэн дээр нилээ төвлөрөөд тий 3-5 минут ингээд тий суугаараа итгэл гэж юу өөрөө өөртөө итгэх гэж юу гэдэг ч юм уу. Тэг анхашгүй бат бөх тий итгэл гэж юу вэ гэдэг ч юм уу. Тэрэн дээр нилээ тий одоо бодоод бясалгаад ингээд 3-5 минут суугаараа тий. За тэгээд тэгэх юм бол одоо таны тий одоо амжилт бүтээлийг чинь тий нэлээ ганхашгүй бат бөх болгох итгэлийн тийм гоё гарын мудраг нэ. За энэ танд энэ 7 хоногт хэрэгтэй юм байна энэ гарын мудраг. Гар йог гэх юм уу тий. За ингээ бүх картуудаа тайлбарт дууслаад ингээд өндөрлөгийн үнэхээр таалагдсан бол тий лайк тараа бит мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн бөгөөд одоо өөрийнхөө дараагийн 7 хоногийг тий сайнаар бэлэгдэе гэж байгаа хүмүүс сайхан бол нөгөө энэ гоё тий нарны карт гарсан болохоор зэрэгтэй. Нарны эможи дараараа. Тэгэх юм бол таны тий одоо амжилт бүтээл тий одоо юу гэдэг нараа бол юу амжилт нэр алдрыг тийм бэлэгддэг тийм тарот картан дээр. Тэгэхээр таны энэ 7 хоногт одоо 7 хоног нь амжилт ба алдар нэр дүүрэн байх болтугай гэж бэлэгдээд нар гэсэн юм ямар дараараа тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа мөн та өөрийнхөө дараагийн 7 хоногийг сайнаар бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд карта дуусгая. Карта өндөрлөөд за Б карт л оръё. За ингээд Б карт гэсэн онцгой нэмэр хийлээ. Бүх гарсан картын зэрэг нэгдсэн дун. За М карт гарсан байна. Б карт гэсэн. Хаан байна. За ямарчсан. За эхнээс нь ингээд талиавэ. За Б картыг сонгосон хүн маань за дахныг цай уугаад. За ингээд Б картыг сонгосон хүний мэрэг. За энэ 7 хоногт танд те одоо 23-наас 29-ны хооронд юу чухал болох вэ гэхэлэр зэрэг тийм нөгөө гэрээ цэвэрлж байгаа хүүхдээ оз те хөөрхөн жоохон мөртлөөтэй аягүй хэм хийх гэж төлөвлөсөн ч юм шиг те. Тэгэхээр Б картыг сонгосон хүмүүс дараагийн 7 хоног ер нь гадаад ингээл юу гэдэг айгүй том ажил гэдэг ч юм уу те. Гадагшаага те том зорилго тавхаас илүү энэ 7 хоногт та өөрийнхөө ойр орчим те. Ойр орчим гэр орон өөрийнхөө бие ч юм уу те. Бие махбодоо ч юм уу эсвэл хамгийн ойрхон те гэр орон ч юм уу офис ч юм уу те эсвэл те ямар ч гэсэн хамгийн ойрхон өөрийн ойр орчим гэр орон бие махбодоо одоо цэвэрлэх ариусгах нь айгүй чухал болж магадгүй юм байна. Хитрхийх нөгөө том зорилт ч юм уу гадагшаа гэхээс илүү те. Тэр айгүй чухал болж магадгүй амуу одоо юмыг хит хүчлэхгүй байх нь айгүй зүгээр юм байна. Маш олон үүрэг даалгавар өөртөө те одоо энэ 7 хоногт аваад эсвэл айгүй олон юмыг зэрэг амжуулах гал те хэрэггүй хит хүчлэхгүй зөвхөн өөрийнхөө те бие махбод ойр орчноо л ингээ гоё ариусгаад ингээ зэрэг тэр айгүй чухал алаа шүү. Олон юм ингээ зэрэг өөрөхгүй те тэр зүйл их чухал алаа шүү гэж гарч ийн замирчсан те Б картыг сонгосон юм байна. Ойр орчим гэр орон бие махбодтой анхаарал тавиараа те эсвэл гэрээ ч юм уу те. Хит хүчилж өөрийгөө те битээ зовоорой гэж ашиг байна. За энэ зүйл их чухал болох юм байна. За тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал.
Энэ бол маш одоо туршлагатай гэдэг ийм үетэй байхгүй утгатай байхгүй. Телевиз цэцгийн юу бол маш одоо боловсрсон туршлагатай гэдэг ийм зүйл дээр аяг гардаг. Тэгээд бас нөгөө юу дотны харилцаагаас илэрхийлдэг. Гэхдээ энэ бол дотны харилцаагаар бол гараагүй юм шиг санагдаж байна. Тэг ямар нэгэн зүйл аягүй тийм итгэл төгс төгөл дээр амар амгалан зүйл аягүй мэдэрч чинь. Тэгэхээр энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол та өөртөө аягүй ингээл энэ 7 хоногт өөртөө аягүй эзэн суугаал тий өөрөө хэм өөрөө мэдээл тэрэндээ аягүй тайван тий. Тэгээд өөрийнхөө хүч чадал ингээд одоо чадварт ерөөсөө эргэлзэхгүй тэрэндээ аягүй тайван байх юм байна. Энэ 7 хоногийн уур амьсгал тэгээд тэр одоо өөртөө итгэлтэй таамаглан тайван байдал нь ингээд таны амьдралд энэ 7 хоногт ямар ч асуудал гарч ирсэн та айгүй тайван шийднэ гинэ. Тийм. Ямар ч бас нэг тийм энэ 7 хоногт өөртөө итгэлтэй тий өөртөө эзэн болсон нэг тийм уур амьсгал байна. Амгалан тайван юм шигтэй. Ямар ч асуудал гарсан наа чи ингэдэм мó гэл тий айгүй тийм тайван шийдвэрлэж чадахтай нэг тийм ухаалаг картай. Замарсан нэг юм ухаалаг уур амьсгал байна. Тайван бөгөөд ухаалаг тий. За ийм уур амьсгалд одоо 7 хоног болох нэ. За тэгээд энэ 3 картыг ямар үйл явдалтай 7 хоног болох вэ гэхээр зэрэг тийм зоос байна. Тэгэхээр танд одоо ийм одоо туршигтэй яг одоо бодит юу гэдэг танд одоо бодит юмар тусалж чадах тийм хүн бэ энэ 7 хоногт нэлээд нөлөөтэй ээж магадгүй танд бас нэг өөр вариантаар эхлэх юм бол тийм аюу тийм өгөөмөр сэтгэлтэй халамжтай түшигтэй хүн гэсэн үг байхгүй юу? Тийм хүн одоо танд нэлээд те эргэн нөлөө үзүүлж магадгүй. Тэрнээс гадна хэрэг тийм хүн байхгүй гэсэн юм сайхан бол одоо та өөрөө те маш одоо өгөөмөр сэтгэлтэй халамжтай хүмүүст ингээд түшигтэй те тэгээ өөрөө ингээд амар гоё юунд соцсон мааз те хааншрын дээр өөртөө аягүй тийм амжилттай байгаад ингээд зогсохгүй та бүр ойр тойрныхоо хүмүүсттэй ингээд гэр бүлийнхэндээ ч юм уу ойр тойрныхоо хүмүүстэй ингээд бүр ингээд материаллык ч юм уу за яг материаллык ч яг эсрэг санааны том одоо төшиг тулгуур нь болоо л тийм магадгүй та юм барьсан болохоор бусад туслах бэлэг өгч юм уу те эсвэл ямар ч зэн тэдний ингээд ивэгээл те та өөрөө тийм та өөрөө аягүй амжилттай байгаа байхгүй те ямар ч байсан танд өөрт чинь ч гэсэн хүмүүст ингээл туслаад төшиг тулгуур нь болоод ингээл явж байхад амар гоё мэдрэмж төрөөл те. За тийм үйл явдал гэж магадгүй маань. За ингээ хоёр вариантаар тайллаа энэ картыг. За тэгчээ дараагийн карт харах юм бол тийм юм ингээл айгүй ингээл гайгүй болоод эхэлж байгаа нэг юмрх утгатай карт аа энэ. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногт магадгүй одоо бие махбодын амралт ч юм уу зөвхөн бие махбод биш байлаа гэд одоо сэтгэл санааны те одоо сэргэлт болж магадгүй юм байна. Бие махбодын амралт юм уу тийм хамаагүй гэсэн юм сайхан бол одоо нөхөн сэргээлт одоо сэтгэл чинь ингээл сэргээд ирэхтэй. Тийм эсвэл та сүүлийн үед аюух ядарсан ч юм уу те ядарсан эсвэл одоо эрүүл мэндийн хувьд аюу тийм таагүй те тухгүй байсан бол одоо энэ 7 хоногт таны бие махбод юм уу сэтгэл санаа нэлийн нөхөн сэргэж эхлэх юм байна. Тийм нөхөн сэргэлт юм ингээ сайжирна гэдэг байхгүй тий. Таны бие махбод чинь ч яж магадгүй сэтгэл санаас нь ч яж магадгүй те айгуугаа ингээд сайжирд эхэлнэ. Яахгүй ингээд усны ингээд одоо энэ картыг ингээ харах юм бол усны зөөлөн долгион багц те. Ямар ч байсан тайван энерги таны одоо биеийг ангааж те. Таны нойрч чинь сайжрах ч юм уу эсвэл витамин одоо амин дэмэн хөвч юм тиймэрхүү та үйл явдлууд болсноор одоо тийм нөхөн сэргээлттэй байна гэж байна. Би сэтгэл дээр те. За ямар ч юмс ингээ сайжрах нэ. Би хаач яж магадгүй сэтгэл санаач яж магадгүй.
За тэгээд дараагийн карт гарах юм бол бас ингээд амар ингээд унтаад байгаа хгүй. Энэ жоон төстэй юм хэлж байна бас. Энэ бол яалтчгүй ингээд харах юм бол нэг тийм амралт аваад тий. Тэгэхээр зэрэг эрүүл мэндийн хүн сэргээлт болж магадгүй гэж бодож. Яг л ингээд энэ хүн унтаад өмнөд нь ингээд хуруунаас нь ингээд юм ургаад байгаа хгүй тийм үү. Тэгэхээр ингээд бие сэтгэлжийн тийм хүн төлжөд тий. Та ингээл сүүлийн үед ядаргаанд орсон ч юм уу те хэрэг өвдсөн юм сайхан бол энэ 7 хоногт таны бие махбод одоо гүнзгий амралт хийх юм байна л да. Гүнзгий амралтаар ингээд дамжаад те нөхөн сэргээл болно. Ямар ч зүйл ингээд харах юм бол ингээд тархлаа энэ төр ингээд бүр гоё дэмжигдээл те. Тий. Тархлаач улам сайжраад байгаа ч юм шиг. За нэг юм үйл явдал болох нэ. Би сэтгэлтэй нэлээ нөхөн төлчих та ингээд аюу сайхан амраад тэгснэр улам гоё тий. Ирүүл болох. Тэр үйл явцыг тийм мэдэрсэн тийм 7 хоног тий түрүү энийг хэлсэн тий. За тэгээд энэ үйл явдлыг хэлж дуусчаад энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй сахиус нэгний мессеж. Stars, you can manifest your every wish. Гэнэ гэж байгаа хгүй юу? Тийм. Тэгэхээр одоо таны хүссэн, залбирсан болгон чинь юу нь бол те бүтнээ гэсэн юм утгатай карта. Тэгэхээр энэ одоо сахиус нэгний мессеж гэхэлэр зэрэг та ингээд те ганцаараа биш хоёлоо сууж байна те. Та ганцаараа биш ээ те. Сахиус тэнгэрүүд бол тантай хамт байдаг. Тэгээ ер нь бол энэ бол Stars карт бол ер нь тэнгэрлэг одоо ивэлийг тий сануулдаг бас ийм давхар утгатайгаа. Тэгэхээр зэрэг сахиус тэнгэрүүд болохоор зэрэг одоо танд би карт сонгосон маань өөрийгөө хит их ачаалаар ингээл дараал ганцаараа бүхнийг тий өөрхгээл тэгжиж магадгүй. Тэгтээ бол тийм биш ээ одоо сахиус тэнгэр таны одоо сахиусууд одоо тантай хамт байна. Одоо ямар нэгэн хүнд ачааг өөрхгээл ингээд тийм битгий зовоод одоо тэрийг биднээс даатгаа тий тэнгэр бурхандаа тэнд даатгаад өөрийнхөө хүсэл мөрөөдөл тий манифест тий хүсэл тийм мөрөөдөлтөө л одоо анхаарлаа хандуул гинэ. Та бүхий л хүслээ биелүүлж чаддаг шүү гэж байна. Заавал ингээл амар их хүн тачаа өөрөө л одоо бүхнийг өөрөө их гээд ингээд байгаас ахгүй. Өөртөө бас тэг хүсэж мөрөөдөх цаг тий. Тэг амгалан тайван цаг, хүсэж мөрөөдөх цаг өөртөө гаргаж байгаараа гэж байгаа юм байна. Тий. Одоо зөвөрхэд нь бол хэлэх юм бол тий. За энэ бол сахиус нэгний мессеж байлаа. За тэгээд энэ 7 хоногт одоо хийвэл танд хэрэгтэй гарын йог. Аюу сонин гарын йог энэ стоп гинэ. Бас л одоо хит өөрийгөө хүчлэхэ байл гэсэн ийм утгатай гарын яваа. Тэгэхээр хит их идэвхчлээс тийм татгалзах гэсэн ийм мудраагаа. Тэгээд бол энэ нөгөө хүн хит их ингээл алтаал ингээл зөксөө зайгуутэй ингээл одоо дараа удаа яах вэ гэдэг ч юм уу те. Ингэж яах нь одоо хүний биеийн өөрийн эрч хүчийг ингээ бараад те. Дархлааг айгу сулруулд юм байна. Тэгэхээр зэрэг энэ картны зөвлөгөө гэхэлэр зэрэг одоо энэ 7 хоногт та тий бистэ ийм дамжих хэвээр тийм хийх хэвээр ингэх хэвээр гэл дамжих хэвээр хийх хэвээр гэл өөрийгөө хүчлэх хэрэггүй тий. Тэгэхээр зэрэг тийм ер нь амралт тий өгөөрөө гэж байна. Тий. Сайн амрах нь дараагийн удаа тий маш том үйл хэргийг хийх тэр эрч хүчийг ингэж нөөдөг байхгүй юу өөртөө ингэж тий өөрийгөө одоо гар утас сэнгэлж байгаа юм шиг сэнгэлээрэй гэж байгаа байхгүй юу тий хит их юмныг амжуулаад хит дараагийн удаа яг энийг амжуулаа тэрийг амжуулаа гэл юм завгүй байж болохгүй тий энэ 7 хоногт тий жоохон амраараа гэж байна тий тэгээд энийг хийж үзүүлээ энэ юу юм бэ ингээд чигчээ хургаад арцсан юм шиг аа 100 гараа ингээд ингэх юм байна. Ой. Ядамар салах гэдэг юм. За ингэж суугаад
За ингээд 3-5 минут тий. Одоо надад таатай байна. Би зүгээр сайхан ингээд амарч болно гэдэг иймэрхүү зүйл бодоод дотроо тий энэ зүйл дээр тий би ингээд тий өөрийнхөө хүчийг одоо тий нөөж ин тий би ингээд сэнэглэгдэж гин гэж ингэж бодоод тий би ингээд амар тайван байх хэрэгтэй. Тий юу ч хийхгүй байх би хэрэгтэй гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл дотроо тийм бодоод 3-5 минут энэ гарын мудра тий йогиг бариараа. Тэгэх юм бол танд энэ 7 хоногт тий хэд их идэвхчээс тий сэргийлэх таныг одоо маш их тайван амгалан сэнэглэгдэх тий тэр зүйл дээр их тустай мантра одоо юу гинэ йог гинэ. Тийм ард нь болох нөгөө хит их одоо идэвхтэй байх нь тэмч таатай зүйл биш шүү. Энэ бол тий эрч хүчийг баард дархлааг тий сулруулдаг шүү гэсэн иймэрхүү үед байхгүй утгатай энэ дэр нь тэгэд одоо энэ 7 хоногс өвлгөө гэх юм бол тий инглиш хийх ёстой, тэгж хийх ёстой гэж бүх юм ингээл амжуулах гал өөртөө амар их ачаал өөрөөл тий бүх юм амжуулах ёстой гэж өөрийгөө өвчлөх хэрэггүй тий. Тэгэх юм бол хит ингээд сонсон эрзэн шиг болдог шүү гинэ энэ дэр тий. Тэгэхээс өмнө өөртөө тий амралт өгчтэй эрч хүчээ гамнараа тий энийг хийх юм бол айгүй эрч хүч чинь ингээд гамнагдаад айгүй тий нөхөгдөн шүү гинэ. Тийм ийм юм байна. Чигчүүр өндөр ингэж дараад ингэ юм байна. Амарх юм байна тий. За ингээд 3-5 минут энэ позыг бариараа. За энэ танд хэрэгтэй одоо гарын яваг байлаа. За ингээд бүх карта тайлбарлаж ингээд дууслаа үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк таараараа. Муу одоо таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол эмоц дараарай гэж хүсье. Тийм. Нэхгүй ингээ унтж байгаа хүний эможивэл дараараа. Унтж байгаа эможивэл юу ч гэсэн хамаагүй. Тийм. Унтж байгаа тий гоё 50-аарч байгаа унтж байгаа. Тэгэх юм бол одоо энэ 7 хоногт та маш сайн амраад эрч хүчээ тий нөхийг тий эрч хүчээ тий нөхийг бэлэгдээд унтж байгаа хүн. За тэгэх юм бол 20 дахь картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө одоо дараагийнхаа 7 хоногийг сайнаар тийм бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөлийн одоо энэ нөхцөлөдсөн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд би картыг дуусгачих. Нөөцлөр өнөөдөр миний хоолой хэл өрөөс ингээд явахгүй байдаг ингээд цаанаасаа гарч өгөхгүй юу болоод. За ингээд V картыг сонгосон нэмрийг эхлэе. За энэ тавьчих. За бүх картуудаа нэгдчихье. Одоо за иймэрхүү картууд гарч эхэлж байна. Нэг цаана ямар карт вэ? Энэ карт. За ингээд хамгийн ихний энэ карт болохоор зэрэг V картыг сонгосон маань энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг ингээ айгуу сайн бодоод байгаа байхгүй юу. За яавал нэг оновчтой энийг яах вэ гэл тээ. Тэгэхээр энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг юм маш тийм оновчтой бөгөөд одоо эрүүл сарвал тий шийдвэр гаргах нь аюул чухал болж магадгүй мэн таны хувьд тий энэ 7 хоногт. Тий. Энэ аюул тийм бодит хатан баггүй юу? Сэлмийн хатан. Оюун ухаан, логик дээр ингэ суурилж одоо шийдвэр гаргадаг тийм хатан байгаа. Тий нөгөө сэлэн болохоор зэрэг тий свод тий сэлэн болохоор зэрэг одоо юу гэдэг сэлмээ ашиглаж одоо эргэлзээ төрүүлсэн одоо асуудлуудыг тасалдаа хаях хамгийн зөв шудраг замыг сонгох. Тийм утгатай тий одоо за юу сэлмийн автомат тэгэхээр зэрэг энэ 7 хоногт юу чухал болох вэ гэхээр зэрэг оновчтой бөгөөд эрүүл шийдвэр гаргах нь
маш чухал болох нэ. За тэгж тал. За тэгчээр энэ 7 хоног яа уур амьсгал. Уур амьсгал гэсэн чинь ширүүн картаац. Тэг. Гэтэ энэ ахаа амар харагдаж байгаа ч зүгээр аюу сайн картаа. Та ямар нэгэн энэ 7 хоногт ямар нэгэн тийм хуучин ч юм уу болохгүй байгаа ч юм уу тэг асуудлуудыг ташуурдан хөө нэг ташуур ахгүй юу? Ташуурдан хөөхтэй. Нэг тиймэрхүү уур амьсгал байна. Тэнийг мегоос бал гэлтэй одоо балийн нэг гэлтэй шүүрдэлтэй скол ташуур шүүр аз нэг юм их те болохгүй амиг шиг цэвэрлээ шүүрдэлтэй ташуурдал те. Тийм уур амьсгал байна. Одоо магадгүй одоо танд удаан хугацаанд сунжирсан, шийдэгдэхгүй байсан тэгээ асуудлуудыг нэг мөсөн эцэлэн шийдэх те одоо зориг ч юм уу зориг гарч ирэх ч юм уу. Тийм. Гэхдээ тэр нь жоохон хэцүүтэй өвдөлттэй боловч айгу хурдан шийдэх арга байж магадгүй байна. Ямар ч ясан зүгээр жишээ хэрэглэх юм бол нэг тийм одоо бугалцсан идээг ингээ шахаж байгаа юм шиг те. Асуудлыг хаглаад цэвэрлээд тэгээд айгу хөнгөн болгох те. Тийм уур амьсгал байна. За энийг тэгж талъя. За тэгээд энэ 7 хоногийн юу болох вэ? Үйл явдал. 7 хоногийн гол үйл явдал гэх юм бол тийм ингээд юмд хөөгдөө явж байгаа юм шиг те. Тэгсэн мөртлөө хөөгдөө өгч юм шиг нэгсэн. Тийм картын. Тэгэхээр зэрэг тийм энэ 7 хоногт нэг тийм тасралтгүй ямар нэг юм одоо явагдах юм байна. Нэг үйл явдлаа дахиад араас нь дахиад нэг үйл явдал ингээл нэг тийм тасралтгүй хувьсал гэх юм уу те. Тийм ингээд салхинд хөөгдөж байгаа юм шиг хурдтай энэ 7 хоног. Тийм. Тэгээд одоо В картыг сонгосооны амьдралд одоо үйл явдлууд те жишээлбэл бол маш хурдтай өрнөх яг л ингээд салхинд хөөгдөж байгаа юм шиг те. Тийм аа те. Тийм. Тэгээд одоо янз бүрийн юмс одоо тань төлөвснөөс хавьгүй хурдан хувьсан өөрчлөгдөх. Тийм. Тэгэл нэг мэдсэн чинь бүх юм амар өөр болцсон. Та шал өөр төвшөнд гарцсан ч юм уу те нэг тиймэрхүү уур амьсгал их үйл явдал байна. Замарсан энэ 7 хоног. Тэгээд дараагийн энэ карт харах юм бол тийм. Гэт нийгэм хүрчиж байгаа байхгүй юу? Хүрээд олж байгаа ч юм шиг те. Ямар нэгэн сонин гой зүйлтэй уулзрах. Ямар гоё юм бэ гэл нэг тийм шидийн юм шиг те. Тийм. Тэгээ энэ дээр сайн харах юм бол энэ ферэнүүд байгаа байхгүй шидэд одоо жижигхэн дагнс гэх юм уу монголоор те. Ферэнүүд ингэ нисэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт та нэг тийм сонин гоё зүйлтэй уулзрах. Зураг дээр одоо энэ жижигхэн дагнстай амьдралд одоо тохиолдох жижиг одоо гайхамшигуудыг илтгэдэг юм. Тавд картн дээр өдгөн дээр одоо картнууд дээр тий. Тийм тэгэхээр зэрэг заадах юм юу ч хэлмээр юм те. Та ингээд хүлээгээгүй байдал маш аятайхан санал ирэх ч юм уу. Эсвэл нэг тийм сонирхолтой үзэр үзэх ч юм уу. Эсвэл ингээл гудамжаар ингээл зүгээр явжсэн чинь их гоё одоо сэтгэл сэргэм гоё зүйл олж харах ч юм уу те. Нэг тийм сонин содон жижиг шажиг учирлууд бол байна гэж бодож байна. Онлайн нэгт те. За тэгээд дараагийн картыг харъя. Дараагийн карт болохоор зэрэг тийм айгүй анхааралтай хийж байгаа юм картын. Тэгэхээр тийм яг хоо доош харчиж байгаа нэлээ нэг жоохон шүүмжлэлттэй одоо сэтгэлгээ юмд одоо сэтгэлгээгээр хандах нэг тийм үйл явдал байж магадгүй юм байл. Шүүмжлэлт сэтгэлгээ эсвэл одоо анхаарал төвлөрөлтэй. Тийм. Айгуу тийм оюун ухаанаа зараад байгаа байхгүй. Оюун ухаан одоо зүүн тархи ажиллах тийм карта. Тэгэхээр зэрэг би картыг сонгосон хүний ойр тойронд нь те болж байгаа үйл явдлууд та ингээл айгуу тийм шөөмжлөл сэтгэлээр хандаал те хин нэгний үгэнд тийм амархан тархиа угаалахгүй хин нэгний үгэнд тийм амархан орохгүй байж магадгүй юм байна. Тийм маш сайн бодох өөрийнхөө те наа чи юм биш дөө яасан сони ингэдэг ч юм уу те айгуу тийм юу
кул байж чадах юм яг өөрийнхөө толгоогоор тий. Тэгээд ямар нэгэн хийж байгаа ажил ч юм уу тий сурж байгаа зүйлдээ маш өндөр анхаарал, шүүмжлэлт сэтгэлгээгээр тий юмд ингээд ханднаа тий зүүн тархианы нэлээд ажилуулна л гэсэн үг тий. За амархан ийм үйл явдал байна. За тэгээд танд одоо энэ 7 хоногт танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж morning the words events дэлхийд таны хүлээж байна. Ийм картын тэгэхээр сахиус нэнгэрийн мессеж гэх юм бол дэлхийн орсонд таныг хүлээж байна. The words events. За ер нь В картыг сонгосон маань энэ 7 хоногт ингээд идэвхгүй суулгүйгээр те зоригтойгоор гадагш гарч шинэ боломжуудыг атгаараа гэж одоо тийм сахиус нэнгэрүүд бол хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо цонхны цаана байгаа те цонхны цаана аягүй гоё юмнууд байгаа хөө ингээл заах хэвтэй. Цонхны цаанд байгаа те одоо гадаа байгаа те танд зориулсан ертөнцийн танд зориулсан одоо бэлгэнүүдийг та одоо шин боломжууд байгаа юм байна лээ. Тэрийг одоо гадагшаа гарч эртгэн босоод тий хэвтэ дэлгүү гэж байгаа юм шиг эртгэн босоод шин боломжуудыг энэ 7 хоногт нэлээ атгаараа гэж хэлж байгаа шүү байна. Сахиус нэнгэрүүд тий V картыг сонгосон нэг тий зүгээр өглөөдөөс эртгэн сэрээд сунаагаад инээмсэглээд гадагшаа тий гараараа алхаараа гэж байна. Тэгэхэд хангалттай гинэ. Нэг тийм баазтай сэрээ дэвшээгээд сунайхаа тэгээд хувцас өмсөө тэгээ гадагшаа гаргаж. За яг энэ ч ер нь бол нөгөө ерөнхий юг нь хэлэх юм бол яг тийм юу юм байна л да. Энэ 7 хоногт айгүй идэвхтэй байгаараа тий зоригтой тий гадагшаа одоо чиглэх зөвлөл хийж шин боломжууд их тий атгаараа л гэж ахшгүй байна. За энэ бас сахиус нэнгэрийн мессеж байлаа. За тэгээд танд энэ 7 хоногт хийвэл танд хэрэгтэй гарын йог мудра юу гэхэлэр зэрэг. Уйнаас хөөрхөн мудра бай тээ. За энэ болохоор юунд хийх хэрэгтэй? Энэ нөгөө улбар сар унгааз. Тэгэхээр энэ нөгөө 2 дугаар чакра өрчхүүн хурдтэй 2 дугаар хурдыг бол чакраг идэвхжүүлдэг ийм гарын мудра байна. Танд энэ 7 хоногт 2 дугаар чакра буюу өрчхүүн хурд одоо бүтээлчтэй хурдыг идэвхжүүлэх хэрэгтэй гэсэн байна. Тэр аяг чухал гэж яг хийвэлтэй сайн юм. Энэ болохоор нэг тийм хэвлийн доод хэсэг бидээс одоо энэ давсаг ууц нуруу ч юм уу те тэр хэсгийн одоо энергийг нөгөө идэвхжүүлдэг тим картаа тим одоо гарын йога. За зэн чи юу лээ? Тийм ээ одоо биеийн доод хэсэг одоо тэр давсаг хавцаа тэ хэвлийн хавцаа тэ доод хэвлэг гэх юм уу тэ тэр хавцаа ингээд одоо бүтээлч байдал доктортой байдлыг тэ одоо шууд холбогддог ийм гарын йог гинэ. Тийм энэ мудратай гарын йогийг хийснээр одоо таны хэвлийн орчмын тэ магадгүй сарын хэр ирсэн тэ эмэгтэйчүүд байх юм бол тэр одоо хэвлийн орчмын давсаг орчмын одоо завирыг тэ намдааж дотоод ирч хүчээ тий бүтээлч ирч хүчээс сэргээх тэр зүйлд айгу тустай гарын йог гинэ. Ямар ч сан 2 дугаар чакра буюу өрчхүүн хурдыг тий сэргээдэг бие махбод дээр хэлэх юм бол тийм давсаг хавцаа тий жоо завиртай байвал энэ гарын йогийг хийх юм байна. За яасан бэ? За бид өөрөө гот. Энэ 3 хурууг ингэ нийлүүлээд ингэсэн маа. Тийм би нэг гоё анх удаа юм гарын йог харчихна. За ингээд энийг ингэж бариад 3-5 минут бариад өөрийнхөө одоо тийм давсаг болон одоо 2 дугаар хурд өрчхүүн хурдан дээрээ төвлөрөөд тэс 3
3-5 минут тийм бариараа. Тэгэх юм бол таны үржих үрдэ чинь одоо дэмждэг те бүтээлч байдал муу доод бие одоо тавсаг хаваар ямар нэгэн зовир явах юм бол тэрийг тийм амсгадаг ийм гарын мудраа юм байна. Гарын явахтэй. За ингээд энэ мудраг хийвэл одоо танд энэ 7 хоногт хэрэгтэй гэж гарч байгаа ш байна. За ингээд өндөрлөө одоо бүх карта ингээд тайлж дууслаа. Тэг ингээд үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк тараа битэн мартаараа. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол эмоч дараараа гэж хүсье. Эмоч нь болохоор зэрэг энэ нөгөө нэг тарот картан дээр сэлэм те свод сэлэм болохоор зэрэг нөгөө юг илэрхийлдэг байхгүй юу? Юу гэмдэ? Тийм бодол санаа шийдвэрийг илэрхийлдэг ба сэлэм. Тэгэхээр зэрэг одоо В картыг сонгосон маань энэ 7 хоногт те маш одоо зөв шийдвэртэй одоо тийм 7 хоног тийм болоосоо гэж тийм зөвгнөөд тэг сэлэм байвал юу ч хийж болно. Сквал сэлэм алдахгүй бол англиар sword гэж бичсэн ч болно. Сэлэм гэж бичсэн ч болно. Тэгэх юм бол V картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө тийм 7 хоногийг маш сайн тий шийдвэр гаргасан. Шийдвэртэй тий урагшаага тий ингээд нөгөө хөгжсөн одоо тийм 7 хоног болоосаа гэж тийм бэлэгдээд сэлэм. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай. За ингээд өндөрлөө. Өнөөдөр миний дуу ерөөсөө гарахгүй. Хэл ерөөсөө ингээд ирэхгүй байгаа байхгүй ингээд. Юм яах гэхэлэр. Зөвхөн жоох ингээд бүрийн хий яриад тэнэх сонин хүчмөд байсан бол уучлаарай. Ингээд өнөөдөр хэл яриа нэг л гээд цаан сонсогдод надад өөртөө сонин байна. За ингээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай.